Манууха харвал зүгт. Камардагчийн тэрүүг хоосон аз төрүүлэх үг биш байлаа. Учир нь тэр шөнө дахин нэг цогцос олдох болно. Киноны үйл явдал 2019 онд өрнөн. Камардагч алуурчнаас сайн сууж байсан уу гэж асуудаг. Харин алуурч өөдөөс нь өчигдөр яагаад ирээгүй талаар тодруулдаг. Камардагч гинэт яаралтай ажил гарчхаад хэмээн хариулахад энэ үгийг үлгэж авсан алуурчин яаралтай ажиллаа. Тэгвэл энэ хэрэг тийм яаралтай хэрэг биш байх нэ гэхэн тэр. Камардагч тайвнаар тийм ээ. Чухал зүйлсийг яаруулж болдоггүй юм гэж хариулдаг. Энэ бол алуурчны сонсхийг хүссэн яг тэр үг байв. Тэгээд хэр чухал юм бтэ гэх асуултанд камардагч амьдралаа зориулсан хэрэг гэж хариулна. Дүрс 1988 он руу шилжинэ. Камардагч баривчлагдсан байх бөгөөд саатуулах байранд чаа прокурор орж ирдэг. Тэрээр камардагчоос байцаалт авахаар энд ирсэн тухайга түүнд хэлэхэд юун байцаалт гэж камардагч гайхдаг. Түүнийг Жон Кёнху багшид халдсан хэрэгээр буруутган шалгахаар болсон бөгөөд энэ хэргийг чаа прокурор хариуцж авсан байдаг. Үнийг сонссон камардагч ёчтой наргагүй энийгээд наатахаараа чи тэгээд намайг хорих гээ юу? Инглигээд чи цуврал алгын хэргийг авч чадахгүй гэж хэлэхэд тэр хэрэг аль хэдийн минийх болсон гэхэн тэр. Ингээд чаа прокурор хэлсэндээ хүрч Хуан прокурорыг хүүгээр нь барьцаалж харин камардагчийг дүүгээр нь дарамтлан өмнөөс сөхрүүлэхэд тун ойрцсон байдаг. Арга мухардаж гайхах уурсах зэрэгцсэн камардагч руу чаа прокурор дөхөж ирээд надаас нэг туслаач гэж гуугаад үз. Тэгвэл яг бүгдийг нь шийдэж өгье гин. Тэгээд хамтдаа тэр навшиг барьцгаая гэд гараа сунгахад камардагч хэсэг дотроо бодсноо яг гараас натах нү гэлтэй ойртож очоод чи надад туслана битгий инээд хүргээдэ. Надад туслахыг тэгж их хүсээд байгаа юм бол наад новшийн царайгаа миний нүднээс зайлуул гэхэн тэр. Гэтэл чаа прокурор чамаг хүсэж байвал тгийгээд гараад явна. Удалгүй Кансоны цагдаагийн газарт чаа прокурор цагдаагийн дарга болон мөрдөн шалгах 3 дахь хилцээхнийг цуглуулсан байдаг. Тэгээ цагдаагийн даргын өмнө нь сонин гаргаж ирээд ширээн дээр тавьдаг. Сонингийн эхний нүүрэнд цагдаа төрийн албан хаагчийн биед халтлаа гэсэн гарчигтай байх бөгөөд Жон Кёнху багш 8-7 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Одоо яах вэ гэж тэднээс асууна. Гэтэл цагдаагийн дарга чимээгүйхэн зохицуулчих арга байхгүй болов уу гэхэд чаа прокурор камардагчийн халагдах хүрэгдлийг нь аваад чимээгүйхэн энэ хэргийг дуусгах гэж шахдаг. Цагдаагийн дарга үүнийг сонсоод тэгэх нь хамгийн зөв шийдэл юм байна гэж түүний хэлснийг дэмждэг. Гэтэл 3 дахь хилцээний дарга энэ хэргийг дахин шалгаж өгөхийг чаа прокуророос хүсээд арай зөөлхөн хандаж өгөөч гэж түүний урд толгой бүхийлгэнэ. Харин чаа прокурор тэгвэл камардагчийг бүх хэрэгээс гаргахыг цагдаагийн даргад тушаадаг. Ингээд камардагч суллагдана. Тэр даруй камардагч эмнэлэг твтэж байгаа дүү Суян болон Соо сэтгүүлчдэр очино. Дотогш ороход Соо Живон сэтгүүлч ухаангүй хэвтэж байх бөгөөд хажууд нь Суян сахаа сууж байдаг. Камардагч Соо сэтгүүлчийн биеийг асуухад Суян түүн рүү зэвүүцэн харцаар хараад Живон эгч тантай хамт хэрэгтний хөөснөөс болж ийм байдалд орсон юм уу гэд үргэлжлүүлэн хаана яж байгаад одоо ирж байгаа юм бэ гэж ахтаа уралдаг. Энэ үед камардагч дүүгээ дагуулж өрөөнөөс чимээгүй гарна. Суян одоо хүртэл ах нь өөрийг нь өмөрч Жон Кёнху багшийг зодсон талаар түүнээс болж хоригдож байгаад гарч ирсэн гэдгийг мэдээгүй байдаг. Ингээд камардагч тэр өдөр юу болсон талаар Суяноос нэг бүрчлэн асууна. Суяныг ийм байдалд орсон шалтгааныг тэдний ээжтэй холбоотой гэж камардагч уурлах бөгөөд тэр новш ээжийн тухай яаж мэддэг юм бэ гэхэд Суян та арай намайг хэлсэн гэж бодоод байгаа юм уу гэд уйлна. Гэтэл камардагч шүдээ зүүн тэр хүүхэн өгсөн хойноч хүүхдүүдэд чирэх юмаа гэхэд Суян ээжийг битгий тэгж яар. Ээж бидний төлөө чадах бүхнээ хийсэн гэдэг. Камардагч өөдөөс нь тэр хүүхэн өвчтөе чамаа хүртэл хаяад өөрөөр дагаад явсан гэхэд дүрс өнгөрсөн лөө шилжинэ. Кантежүү өвцөн дүүгээ үрээд эмнэлэг гүйжээлаа. Гэтэл замын буланд машин дотор ээж нь танихгүй эрэгтэйтэй үнсэлцэж байдаг. Тэдний камардагч зэвүүцэн харах бөгөөд сая л нэгэн ухаан орно. Нөгөө талд Хуан прокурор камардагчтай уулзаж байх бөгөөд чаа прокурор хүүгээр нь дамжуулж хэрхэн сүрдүүлсэн талаар хэлдэг. Тэгээд зогсохгүй түүнийг шилжих хүсэлт гарга гэж шахсан байдаг. Саяхан хэвлэлийн хурал хийж бүгдийн анхаарлын төвдөөсөн манай хоёрын уналд зүгээр ч нэг тохиолдол биш байсан. Хуан прокурор камардагчид хандан чаа прокурор бол аюултай хүн. Тиймээс түүнтэй битгий сүргэлдэж анхааруулдаг. Дүрс шилжиж чаа прокурор найзынхаа архины газар ирнэ. Ингэхдээ өнөө Жон Кёнху багшийг дагуулж ирсэн байдаг.
Энэ бүгдийг алсаас ажиглах камердөгч зүгээр сусангүй. Архины газрын зөвөгчөөр дамжуулан Ча прокурорын нууцыг олж авахар дуу хураагуур байршуулдаг. Ча прокурор Жон Кёнху багшийг энэ дагуулж ирсэн нь учиртай. Тэр Суньоныг буруутан болгох хувилдаан цохиож тэрийгэ Жон Кёнху багшид тайлбарладаг. Тэгээд Кан Суньон чамтай нууц харилцаатай байсан. Салах гихтэн чи зөвшөөрөөгүй. Тэгээд маргалдаж байгаад осол болсон. Ингэж мэдүүлэг өг гэж Жон Кёнхуд зааварчилдаг. Удалгүй тэдний төлөвлөгөөнд хэрэгжиж эхлэх бөгөөд эмнэлэг дээр Жон Кёнху багшийн эхнэр ирээд Суньоныг үснээс зулгааж нөхөртэй минь явуулсан балиар хүүхэн баарны тэнмэл хүүхний охин зэргээр энүүгээр дүнрэн түүнийг доромжилдог. Тэнд байсан хүмүүсийн нэг нь Суньоныг өмөрсөнгүй. Бүр Гебоми хийж хүртэл. Тэгээд болоогүй манай хүүгээс сал гэж Суньоноос гуйхан тэр. Үргэлжлүүлэн охин хүүхэд ээжийнхаа төөргөөр амьдардаг гэдэг. Үүнийг би тоохгүй орхих ёсгүй байж гээд үнэхээр сэтгэл өвтгөн мөхсийг чулуудчихад гараад явдаг. Суньон энэ бүхэн худлаа гэж тайлбарлах хэдий ч Гебоми ээжэд тэр үнийг мэдэх хүсэл байсангүй. Дүр солигдож Жон Кёнху багш архины газарт амтаршдаг. Ча прокурорын найз өгсөн VIP тасалбараар өдөр бүр шахуу эндэрж өөрийгөө эндхийн эзэн мэд аашлахаж. Ирээ цэргүү түнд эндхийн пак захирал дургуун хүрч хэдий болтол түүний толгойг илэх юм бэ гэж Ча прокурорт гомдолдог. Ча прокурор хариуд нь архиндаа ус холдог болоо юу гэд ууж исэн архиа цацчихна. Тэгээ гутлаа арчих гээд доош тонгоох мөчөд ширээний доор наасан жижиг дуу хураагуурыг олоод харчихдаг. Пак захирал дуурлаж хундгаа түүний нүүрлүү шидэх бөгөөд хэрэгтнийг заавал олоорой гэд тушаав. Яг тэр үед Соживон сэтгүүлч ухаан ордог. Тэгээд хамгийн түрүүнд хэрэгтнийг барьсан уу гэж хамтрагчаас асуув. Үргэлжлүүлэн тэгвэл миний камерыг олсон уу гэхэд ямар камер гихэн тэр. Хурдан явж олж ир гэж Соо сэтгүүлч уурлах бөгөөд учир нь тэр камерт цуврал алуурчны дүрс бичигдсэн байгаа. Тиймээс тэр дороо хэрэг гарсан газраас камерыг хайж эхэлдэг. Дүрс дахин пак захирлын архины клуб руу шилжинэ. Камердөгчийн явсан зөөгч залуу ширээн дор нуусан дуу хураагаараа хайх бөгөөд яг тэр мөчөд пак захирал гаднаас орж ирнэ. Тэр даруй Ча прокурорт хин дуу хураагуур тавиулсныг утсаар мэдээлдэг. Кансоны цагдаагийн газар Ча прокурор гэрчээс мэдүүлэг авна. Гэхдээ өөрөө шууд асуухгүй бүх асуултаа цаасан дээр бичээд шинэковоор дамжуулдаг. Учир нь камердөгчийг Ча прокурор энэ хэрэгээс гарга гэж тохиролцсонтой холбоотой. Сүүлд манай камердөгчийн амийг нь аварсан эмэгтэй алуурчны талаар мэдүүлэг өгнө. Хэрэгтэн түүний чихэнд хэрвээ тэр эмэгтэйг барьж чадвал чамааг явуулна. Тэнийг зөвл хийлгүй чимээгүй бай гэж хэлсэн. Тэгчгээд аль хэдийн 5 эмэгтэй хүн алсан хүн намайг амьд үлдээн гэж үг хэмээн хоолой зангируулан хэлдэг. Тэнд байсан бүх хүн 5 гинэ гэд гайхацгаадаг. Одоогийн байдлаар 4 цогцол олцсон байтал яагаад 5 гэж. Гэрчийн эснэр хэрэгтэн өөрөө аль хэдийн 5 хүн алсан гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл цагдаа нарын мдээгүй дахиад нэг хохирогч хаа нэгтээ байгаа гэсэн үг юм. Үүнийг сонсон даруйд мөрдөн шалгах баг алга болсон хүмүүсийн мэдээллийг дахин шүүж эхэлдэг. Яг энэ үед Ча прокурор цагдаагийн хэлтэст орж ирэх бөгөөд камердөгчийг мөрдлөгт оролцож байгааг хараад камердөгчийг хэргийн мөрдлөгөөс гаргахыг шаарддаг. Камердөгч түүн дээр очиод энэ хэрэг 4 биш 5 хохирогчтой гэж итгэл дүрэн хэлдэг. Гэтэл Ча прокурор шин цогцос гарч ирээ юу гэж асуув. Шин цогцос гарч ирээгүй. Гэхдээ энэ бол хэрэгтний өөрийнх нь хэлсэн үг гэж хариулдаг. Сэжигтний үгээр мөрдөн гэдэг чинь алуурчинд хөтлөгдөж байна гэсэн үг хэмээн Ча прокурор эсэргүүцдэг. Гэтэл камердөгч шалгах хэрэгтэй хэрвээ буруудвал бүх хариуцлагыг өөр дээрээ аавна гэж ам гарна. Ча прокурор хэсэг бодос хийлснээ тэгвэл Жон Кёнху багшаас өөрчлөлт гуйж эвлэрвэл зөвшөөрэй гэх санал тавьдаг. Гэтэл камердөгч шуудхан үгүй гэх бөгөөд үргэлжлүүлээд энэ хэрэгэ мөрдлөгийг надад даалгачих. Ямар ч үр дүн гарсан бай би ажлаасаа өөрөө гарна. Намайг хайхаасаа өмнө нэг удаа ашигла гэж ятгадаг. Энэ бүх яриаг цагдаагийн дарга эхнээс нь сонсоод зогсож байдаг. Тэгээ Ча прокурорт хандаж энэ удаа ингэж шийдэй гэж хэлчихэд гараад явна. Эцэст нь камердөгч дахин мөрдлөгөө үргэлжлүүлэх боломжтой болдог. Удалгүй камердөгч Ча прокурорт дутуутай мэдээлэл өгнө. Дотор нь Чү Инсүг хэмээх сургаггүй алга болсон эмэгтэй мэдээлэл байдаг. Камердөгч тэр эмэгтэйг алга болсон цаг хугацаагаар нь тооцоолж 3 дахь аллахын хохирогч гэж тодорхойлдог. Дүр солигдоход камердөгч Ча прокурорын хамт Инсүгийн гэрт очсон байна. Жижигхэн хуучин байшинд ганц хөгшин эмэгтэй амьдардаг аж. Хаалга тогшоход эмээ Инсүг үг хэмээн баярлан үүдэнэ.
Урам хуугарах эмээ охиноо өвчтөе ээжигээ орхиод зүхтаасан өөдгөө хүүхэн гэж тэдэнд ярьдаг. Энэ үед Кам мөрдөгч охин чинь явхдаа юу гэж хэлсэн бэ гэж асууна. Хот орч надад хувцас авч өгнө гэд явсан гэж хариулдаг. Тэгэхээр эмээгийн бодож байгаа шиг охин нь зүхтаагүй гэдгийг Кам мөрдөгч тэгэхэд ойлгодог. Чү Инсүг хамгийн сүүлд зах орчход ирье гэж гэрээсээ гараад алга болсон. Ингээд Кам мөрдөгч түүний хамгийн сүүлд байсан гэж таамаглах автобусны буудлаас гэр хүртэлх 500 м газрыг бүхэлд нь нэгжиж эхлэхээр төлөвлөнө. Хэрвээ тэний таамаг зөв бол тэр газарт дахиад нэг аимшиг дүнэн нуугдаж байгаа. Соо сэтгүүлчийн өрөөнд зурагчин дүү нь орж ирээд Тэжүүгийн найзаас гисэн хаягтай дугтуу өгдөг. Дугтууг нээж үзтэл дотор нь камерын хайлс байлаа. Энэ хооронд Ча прокурор Кам мөрдөгчийг машиндаа суулган хаа нэг тийшээ авч явна. Замдаа Кам мөрдөгч удахгүй ажилласаа гарах гэж байгаа хүн шиг тэр навшиг заавал бариарай. Чамайг сайн прокурор болсон гэж сонссон гэхэд Ча прокурор өнөөдрийн сонинг хараагүй юм уу хэмээн урт талын хайрцагт байгаа сонинг заана. Сонины нүрэнд ахлах прокурорын онцгой нөхөрлөл гэсэн гарчигтай нийтлэл гарсан байдаг. Кам мөрдөгч уурлан юу хуцаад байгаа юм бэ гэхэд Ча прокурор инээмсэглээд одоо бид хоёр найзууд болчихлоо гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Кам мөрдөгчийн хүчирхийллийн хэргийг дарахын тулд өөрийгөө хүртэл хамт татан оруулсан гэсэн үг юм. Тэднийг очиход хэвлэлийнхэн аль хэдийн цугласан байдаг. Яг тэр үед тосгоны захирагч өөрийн үеэл дүү болох Жон Кёнху багшийг тэрэгцээр дээр суулган авчирч прокурорын найз учраас Кам мөрдөгч итгэлээс мултарч байна гэсэн жүжиг тавьж эхэлнэ. Гэтэл гинэт чанга яригчаар Жон Кёнху багш архины газар сууж байхдаа хэргийн талаар ярьсан бичлэг цацагдав. Машины дотор соо сэтгүүлч сууж байх бөгөөд түрүүний хасанд яг энэ бичлэг бичигдсэн байдаг. Энэ бүгдийг Ча прокурор урьдчилан төлөвлөсөн бололтой. Сандарсан Жон Кёнху шууд тэрэгцрээсээ босон машины цонх руу дайрахад хэвлэлийнхэн 8-7 хоног хэвтэрд байна гэсэн бидтэй хэмээн шуугилдаж эхэлнэ. Эцсэн тосгоны захирагч тэр дороо цугтаана. Үүн дээр нэмээд архины газрын хүүхний охины тухай ярьсан хэсэг нь цацагдахад Кам мөрдөгч урлан өнөөх багш руу дахин дайрах гэж оролддог. Харин Ча прокурор түүнийг тогтоож нэг алтаагаа дахиад давтах гээ юу чи. Чү Инсүгийг олно гэсэн бидтэй хэмээн тайвшруулдаг. Ингээд цагдаа нар Чү Инсүгийг эрен хах ажиллагаагаа эхлүүлж энэ ажиллагааг Кам мөрдөгч өөрөө ахлана. Харин холоос бүхнийг ажиглан зогсох Ча прокурорын дэргэд соо сэтгүүлч ирээд Жон Кёнху багшийн яриа бичигдсэн хаалсыг нэрээ нуцалсан хүн илгээсэн талаар хэлнэ. Үүнийг сонссон Ча прокурор түүнээс тосгоны захирагч Жон Кёнху хоёрыг энд авчирсан хүн нь чи байсан уу гэж асууна. Ингээд эндээс нэг зүйл тодорхой болдог. Кам мөрдөгчийн нэр хүндийг сэргээхийн тулд соо сэтгүүлч Ча прокурор хоёр нууцаар хамтран ажилласан байдаг. Удалгүй соо сэтгүүлч Ча прокуророос Кантэж өмөрдөгчтэй нэг ангид сурдаг байсан гэсэн их дотн байсан юм уу гэж асуухад Ча прокурор хэсэг чимээгүй зогссоноо дотн болох боломж байсан. Гэхдээ би өөрөө тэр боломжоо алччихсан юм гэж хариулдаг. Түүний энэ үгнээс өнгөрсөн хугацаанд Кантэжүүдийн холбоотой ямар нэгэн харамсал гэмшил дотроо тээж явдаг нь мэдрэгдэнэ. Тэднийг ярьж зогсдол гинэт хийнэгэн олчихлоо хэмээн чангаар орилдог. Тэндээс Чү Инсүгийн цогцос олцсон бололтой. Кам мөрдөгч яаран очиж үзэхэд эхлээд хохирогчийн цүнх цув харагдана. Харин түүний цаана Чү Инсүгийн цогцос хэдийн мууцсан байдалтай хэвтэж байв. Цагдаа нар тэр даруй хэргийн газрыг хамгаалтанд авч шүүх шинжилгээний багийг дууддаг. Хохирогчийн дэрэгдээс нэгэн улаан хантаац олдох бөгөөд тэр нь Инсүгийн ээжтэй авч өгсөн дулаан хувцас байлаа. Харамсалтай мэдээ сонссон ээж нь охиныхаа авч өгсөн хувцсыг хараад гэрийнхээ өд рүү харцаа тогтоон сууна. Охиноо яг одоо хаалга татан орж ирэх мэтээр төсөөлж их зовсон уу өрмөн хэмээн шивнэдэг. Удалгүй тэр охинтойгоо дахин уулзах боловч харамсалтай нь энэ ертөнцийн биш байлаа. Инсү болон түүний ээжийн оршуулга болж байна. Кам мөрдөгч ирж хүндэтгэл үзүүлээд буцах замдаа Ча прокурорыг ч мөн энд ирснийг олж харна. Дүрс Кансаны сонингийн газар руу шилждэг. Соо сэтгүүлчийн дарсан цуврал алуурчны дүрс орсон байж болцошгүй хаалсыг тэд олжээ. Ингээд хамгийн чухал нотлох баримт байж мэдэх тэрхүү хаалсыг яаралтай угаахаар болж хэсэг хугацааны дараа өрөөний улаан гэрэл унтарч зураг угааж байсан ажилтан гарч ирэн зургийг соо сэтгүүлчэд өгөв. Хариуцсан эргээд дуусгасан Кам мөрдөгч ширээн дээрх эзүүлсээ нэг нэгээр нь цэгцэлж байлаа. Тэр амсныхаа дагуу хэргийн төгсгөл ямарч байсан цагдаагийн албаа орхихоор шийджээ. Хилцээний дарга түн дээр хурч ирээд хэсэг чимээгүй зогссноо. Чи хичээсэн шүү гэж хэлээд удан гаргана. Кам мөрдөгч эзүүлсээ хайрцаглаж аваад машина унан явж байтал номын дэлгүүрийн ойролцоо Ким Инжи сурагчтай тааралддаг. Охин зургийн хэрэгслээ энд орхисон бөгөөд авахар иржээ. Яг энэ үед Кам мөрдөгч түн дээр очиж юу хийж явааг нь асуухад охин
Та хэрхнийг барихгүй юм уу гэж өдөөс нь асууна. Камордогч ажлаасаа гарч байгаагаа хэлэхэд Минжи хэсэг гайхснаа халааснасаа 2 чихэр гаргаж ирэн камордогчийн гарт атгуулчаад гүйж одно. Камордогч араас нь мануухай харвал шууд зүхтаарай гэж захиж амжина. Хэрхтний зураг хэвлэгдэжээ. Харамсалтай зураг дээрх дүрс сарниж нүрээ халахалсан хэрхтний сүүдрэл үлдсэн байх нь тэр. Хинэн танигдахгүй ийм зургаар яах вүлээ гэж халаглах үед соос итгүүлж энэ зургийг сонинд нийтлэе гэж хэлдэг. Тэгээд энэ зураг хийдий хэрхтнийг шууд тогтоож өгөхгүйч дарамт болж чадна гэж соос итгүүлж дотроо бодно. Гибом намын дэлгүүртээ ажиллаж байлаа. Өдөр сүньоны салий гэж хэлсэн үгс түүний толгойд эргэлдэнэ. Бодолтой авцсан тэрээр зөөж явсан номнуудаа хүртэл санаандгүй унгаачихдаг. Үүнийг нь харсан ах нь хурж ирээд өнөөдөр эртгэн харж амартаа гэж санаан зовинсан байдалтай хэлдэг. Яг энэ үед дэлгүүрийн хаалга онгойж Киминжи охин гаднаас орж ирэв. Тэр энд марцсан зургийн хэрэгслийг авахар ирсэн байдаг. Гибом хэрэгслийг нь өгөөд орой болсон байна. Ганцаараа явж чадах уу гэж асуухад Минжи инээмсэглэн зүгээрээ автобусаар явчихна гэж хэлээд дэлгүүрээс гүйж гардаг. Удалгүй гадаа ширүүн бороо асгарч эхэлнэ. Тэгтэл Гибом айжуухан хаалга руу эргэж харна. Харанхуй гудамжаар Киминжи охин бороон дундуур гүйж байна. Тэнгэр цахилгаан цахих мөчөд замын хажуу зогсох мануухай түүний нүдэнд өртөж охин зочин зог тусна. Яг тэр агшинд камордогчийн хэлсэн үг санаанд нь орж ирдэг. Мануухай харвал шууд зүхтаарай. Айдас давцсан Минжи охин харвардаараагүйсээр өнөөхөө амшигт түнэлийн ам дээр ирдэг. Гэтэл дахиад л түнэлийн гэрэл унтраастай байна. Охин цүгнээсээ жижигхэн цаасны гутаг гаргаж атгаад зориглоо цаашаа алхдаг. Түнэлээс гарч ирээд арайхийн амьсгаа авах. Яг тэр мөчөд ард нь мануухай алуурчин гарч ирсэн байдаг. Тэгээд түүний толгойроо цохиод газар унгаана. Маргааш өглөө нь камордогчийн гэрийн утсан дуурж түүнийг нойрноос нь сэрээдэг. Уцаар залгасан хүн нь Шинко байлаа. Тэрээр дахин нэг цогцос олцсон талаар түүнд хэлэх бөгөөд одоо надад хамаагүй болсон гэж камордогч хариулахад энэ удаагийн хохирогч нь Киминжи охин байсан гэж хэлдэг. Дараагийн мөчөд камордогч хэргийн газарт хэдийн ирчихсэн байна. Өчигдөрхөн өөрт нь 2 чихэр атгуулж инээмсэглэн гүйж утсан тэр охин өнөөдөр хүйтэн газар хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Энэ дүр зургийг харсан камордогчийн ертөнц бүхэлдээ нур унах шиг болдог. Мануухай харвал зүхтаарай гэсэн түүний захиас охины амийг аварч чадсангүй. Магадгүй Киминжи охины үхэл камордогчийн амьдралыг бүхэлд нь орчилж мануухайг барих нь түүний амьдралын цорын ганц зорилго болсон бизээ. Харамсал, бас хүний мэс чанарын тухай олон асуултыг үлдээсэн энэ анги өндөрлөж байна. Кино маань цаашаа хэрхэн үргэлжлэх бол? Дараагийн ангаар эргүүлцэтлээ баяртай үзэгчтэй.